Төсөөлөөрэй, та жимсний лангуунаас жимс худалдаж авч байна. Үнийг нь нэг ширхэг нь $10 гэж бичсэн байна. Гэсэн хэдий ч кассан дээр төлөх эцсийн үнэ нь $12 бөгөөд энэ нь таны анхны үнээс өөр байна. Төлөвлөсөн үн болон бодит гүйлгээний үнийн хоорондох энэ зураг санхүүгийн арилжаанд гулсалт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн арилжааны хүлээгдэж буй үн болон бодит гүйцэтгэлийн үн энэ хоорондох зураг гулсалт гэнэ. Ийм төрлийн гулсалт яагаад тохиолддог вэ? Нэгдүгээр шалтгаан өргөх чадвар хангалтгүй. Зах зээл дээр хангалттай захиалга байхгүй үед хүссэн үнээр арилжаагаа хийхэд хэцүү байж магадгүй юм. Жишээлбэл та $10 худалдаж авахыг хүсэж байгаа ч цорын ганц худалдагч $12 санал болгож байна. Арилжаагаа дуусгахын тулд та илүү өндөр үнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Хоёрдугаар шалтгаан өндөр хэлбэлцэл. Томоохон мэдээ гарах эсвэл зах зээлийн сэтгэл хөдлөл хурдан өөрчлөгдөхөд үн галзуу хулган шиг хэлбэлцэж хэдхэн секундын дотор эрс өөрчлөгддөг. Ийм нөхцөлд гулсалт гарах магадлал өндөр байдаг. Гуравдугаар шалтгаан гүйцэтгэлийн хурд буюу сүлжээний хоцрогдол. Та захиалга өгөх үед таны төхөөрөмжөөс арилжааны сервер рүү зааварчилгаа хүрэхэд хугацаа шаардагдана. Хэдхэн секундын хоцрогдол ч гэсэн үнэнүүд эрэмхийн зуур өөрчлөгддөг хурдан хөдөлж буй зах зээлд алдагдалт хүргэж болцсохгүй. Гулсалт нь сөрөг эсвэл эерэг байж болно гэдгийг анхаарах нь чухал. Хүлээгдэж байснаас муу үн авахыг сөрөг уналт гэж нэрлэдэг бол илүү сайн үн авахыг эерэг уналт гэж нэрлэдэг. Жишээлбэл үнийн хэлбэлцлийн үед та $10 худалдаж авахар төлөвлөж болох ч хэн нэгэн үнийн оронд $9 зарах санал тавьж болно. Энэ нь таны өртөг $1 буурсан гэсэн үг. Энэ бол эерэг гулсалт юм. Хөрвөх чадвар өндөр байх тусам үнийн саналууд илүү олон байдаг тул хангалттай хөрвөх чадвартай платформ дээр эерэг гулсалт гарах магадлал өндөр байдаг. Тийм ч учраас зөв арилжааны платформ сонгох нь маш чухал юм.